Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ математикийн хэлтийн сургалтын 9-өөс 16 дугаар бодлогыг бодож үзье. За 9 дугаар бодлогын өгүүлбэрээс унах юм бол бүгдээрээ нэг ширхэг бодисын жин нь 5-ыг хүртэх нь 10-ын хасах 7 зэрэг миллиграмм байна. Тэгвэл яг ийм 30000 ширхэг бодисын нийт жингийг бид нар олох нэ. За пропорцоосоо бодчихъя. За тэгэх юм бол биднэрт 30000-ыг бүртгэх нь 5-ыг хүртэх нь 10-ын хасах 7 зэрэг гэсэн үг. За 30000-ыг бүгдээрээ 3-ыг хүртэх нь 10-ын 3 зэрэгээр илэрхийлээ бичиж. Тэгэх юм бол 5-ыг хүртэх нь 10-ын хасах 7 зэрэг. За үүнээсээ тооцоолыг гүйцэтгэх юм бол 3 5-ын 15 10 суурьтай ижилхэн суурьтай байгаа учраас үржүүлж байгаа учраас суурийг хിവэр тавиад зэрэглэгч нэмэх юм бол 10-ын хасах 4 зэрэг болно гэсэн үг. За тэгэхээр энэ тэг 100000-ны 15 мг буюу D хариу байх нэ. За 10 дугаар бодлогын өгүүлбэрээс бүгдээрээ тэгтгэлийг зохиоё. За 360-ын 24-ний 5 хэсэг нь x тооны 8-ны 5-тай тэнцүү гэдэг маань энэ тэгтгэлийг бодох нэ. За 324-ыг хураач. Тэгэх юм бол 15 болно тийм үү? 15-ыг 5-аар үржүүлээд 75 тэнцүү 8-ны 5 x гэсэн үг. За бүгдээ x-ээ олохын тулд 75-ыг бид нар 5-ны 8-аар үржүүлнэ гэсэн үг. За тэгэхээр энэ 75 5-2-ыг хураач. Тэгэх юм бол 15 гарна гэсэн үг тийм үү? За 15-ыг 8-аар үржүүлнэ гэдэг нь 120 гэсэн үг. Тэгэхээр бидний E хариу байх нэ. За 11 дугаар бодлого маань болохоор илэрхийлэх хэлбэрчлээ гэж. За эхлээ бүгдээрээ үүргийн дараалал тодорхойлъё. Тэгэхээр 1 2 үйлдэлтэй байгаа юм тийм үү? За үүний дараагаар бүгдээрээ олон гишүүнтэй үржигдэхүүн болгон задлая. X-ийн квадратаар нэмэх нь 3x-ийг үржигдэхүүн болгон задлах юм бол x-ийг үржих нь x дээр нэмэх нь 3 болно гэсэн үг байна. X-ийн квадратаас хасах нь 4-ийг квадратуудын ялгуурын томьёо ёсоор үржигдэхүүн болгон задлах юм бол x-ээс нь 2-ыг үржигдэх нь x дээр нэмэх нь 2 гэсэн үг байна. За харин биднэрт 2x-ээс хасах нь 4-ийг үржигдэхүүн болгон задлах юм бол 2-ыг үржих нь x-ээс нь 2 болно гэсэн үг байна. За одоо бүгдээрээ үйлдлийн дараалалаараа үйлдэлээ гүйцэтгэе. Эхний үйлдэл бол үржих үйлдэл. Тэгэхээр x-ийг үржих нь x дээр нэмэх нь 3, хуваах нь x-ээс нь 2-ыг үржих нь x дээр нэмэх нь 2 болно. Үржих нь x дээр нэмэх нь 2-ыг хуваах нь x. Үржих үйлдэл гүйцэтгэж байгаа учраас хурааж болно. За үлдсэн зүйлээ бичицгээе. Тэгэх юм бол x дээр нэмэх нь 3-ыг хуваах нь x-ээс асах нь 2 болно гэсэн үг байна. За одоо бүгдээрээ 2 дугаар үйлдэлийг гүйцэтгэе. Хасах үйлдэл энэ тийм. X дээр нэмэх нь 3-ыг хуваах нь x-ээс асах нь 2. Хасдаг нь x дээр нэмэх нь 3-ыг хуваах нь 2-ыг үржих нь x-ээс асах нь 2. Тэгэхээр нэг бүхлээс 2-ны 1-ийг хаснаа гэдэг чинь 2-ны 1 үлдэнэ гэсэн үг тийм үү? Тэгэхээр x дээр нэмэх нь 3-ыг хуваах нь 2-ыг үржих нь x-ээс асах нь 2 буюу бидний A хариу байх нэ. За 12 дугаар бодлого маань болохоор дөрвөн үнцгтийн талбайг олох. За юу өгдсөн үед бид нар дөрвөн үнцгтийн талбайг олох гэдэг юм бэ гэдгийг нэгтлээд уншъя. За тэгэх юм бол биднэрт медиан өгдсөн байна тий. За AN BM хоёр бол медиан. За O цагт огтлцсон. За энэ дээрс бид нар ямар гаргалгааг хийж болох вэ гэхээр гурвалжны медианууд нь огтлцлын цэгээрээ оройгоосоо 2-ыг харьцах 1 хишмөд хуваагддаг. За өөрөөр хэлэх юм бол AN маань 9 байна гэдэг чинь оройгоосоо 2-ыг харьцах 1-ээр юм чинь энд 6 3 байна гэсэн. Харин BM нь болохдоо 12 байгаа учраас хэд болох юм бэ гэхээр 8 4 хэсэгт хуваагдана гэсэн үг тийм үү? За үүний дараагаар болохдоо биднэрт гурвалжны медианууд нь талбайгаа 6 тэнцүү талбайтаас хуваадаг. Тэгэхээр бид нар энэ дөрвөн үнцгтийн талбайг олно гэдэг чинь нэг гурвалжны талбайг олоод 2-оор үржүүлсэнтэй адилхан байна гэсэн үг байна. За тэгвэл бид нар S B O N-ийн талбайг олъё. Тэгэх юм бол 8-ыг үржих нь 3, хуваах нь 2 буюу бидний нэг хэсгийн талбай 12. Тэгэхээр 12-ыг 2-оор үржүүлээд 24 буюу A хариу байх нэ. За тангас альфа өгсөн үед бид нар косинус альфагийн утгыг нь олох нэ. За тэгвэл альфа өнцөг маань 90-180 градусын хооронд орхино гэдэг маань 2 дугаар мөчийн өнцөг. 2 дугаар мөчид косинус альфа маань хасах тэмдэгтэй байдаг гэдгийг анхаарах нь маш чухал.
За тэгвэл бүгдээрээ тооцоолоо эхлэхийн тулд Танкс косинусыг холбосон ямар томьёо мэдэх вэ гэдгийг хэлнэ. За тэгэхээр бол бүгдээрээ үндсэн атгалаас 1-ээр нэмэх нь Танкс квадрат альфа тэнцүү 1-ийг хуваах нь косинус квадрат альфа байдаг гэдгийг мэднэ. За үүнээсээ бүгдээрээ косинус альфаг Танкс альфагаар илэрхийлэх юм бол нэмэх хасах 1-ийг хуваах нь язгуурын дор 1-ээр нэмэх нь Танкс квадрат альфа байдаг. За тэгвэл одоо бүгдээрээ энд 2 дугаар мөчид косинус хасах тэмдэгтэй гэдгийг ашиглах юм бол бид нар эндхүү томьёоноос хасах тэмдэгтэйг нь сонгоо авна гэсэн үг байна. Тэгэхээр косинус альфа тэнцүү хасах тэмдэгтэй 1-ийг хуваах нь язгуурын доор 1-ээр нэмэх нь хасах 1-ийн квадрат болно гэсэн үг тийм үү? За хасах 1-ийн квадрат бол 1 л гарна. Тэгэхээр бид нарт бол хасах 1-ийг хуваах нь язгуурын дор 2 болно гэсэн үг. Үүнээс бид нарт 90 арсналаас хуваарийг чөлөөлөх юм бол язгуурын дор 2-оор өвжүүлж хувааж өгнө. За тэгэх юм бол бид нарт хасах язгуурын дор 2-ыг хуваах нь 2 буюу бидний хариу C байх нэ. 14 дугаар бодлого маань болохоор A, B, C 3C нэг шулуун дээр оршдог. За тэгвэл бүгдээрээ A, B, C-ийг дайрсан шулууны тэгштэглийг бичээд үзье. За шулууны тэгштэглийг бичихийн тулд эхлээд бид нар өнцгийн коэффициент хэрэгтэй тийм үү? За өнцгийн коэффициентээ K гэж байна. Өнцгийн коэффициент бол Y-ийн өөрчлөлтийг X-ийн өөрчлөлт харьцуулсан харьцаа тийм үү? За тэгвэл бүгдээрээ олох юм бол 4-өөс хасах нь хасах 2. За 5-аас хасах нь хасах 5. За үүний тооцоолоо гүйцэтгэх юм бол 6-г хуваах нь 10 буюу хураалаа 5-ны 3 өнцгийн коэффициент авах нь тийм үү? За тэгвэл бидний шулууны цэцлэг бол Y тэнцүү 5-ны 3 X-тэй нэмэх нь C болно гэсэн үг байна. За тэгвэл бүгдээрээ энэ шулуун дээр оршиж байгаа 3 цэг байгаа тийм. За тэрнийх нь A, B, C-ийнх нь X, Y координат нь мэдчихэж байгаа учраас аль нэгийг нь сонгож аваад орлуулад цэг олъё. За бүгдээрээ B, C-ийг сонгож байгаа. За тэгэх юм бол Y-ийн оронд 4, X-ийн оронд 5-ыг сонголоо. За тэгвэл бидний C болвол хэд болох юм бэ гэхээр 4 тэнцүү 3 дээр нэмэх C болж байгаа учраас C бол 1 гарах нэ. За тэгвэл бидний үндсэн шулууны тэгштэл бол Y тэнцүү 5-ны 3 X дээр нэмэх нь 1 болно гэсэн үг байна. За тэгвэл одоо бүгдээрээ гол зүйл нь A5 болох ёстой. За тэгвэл бид нар Y-ийн оронд A-гаа тавьчих, X-ийн оронд нь 2-оо тавьчих, нэмэх нь 1. За тэгвэл A5 болвол бид нарт 5-ны 6 дээр нэмэх нь 1 боллоо гэсэн үг. Тэгэхээр 6-г 5-д хуваалаа 1.2 нэмэх нь 1 гэдэг чинь 2.2 буюу бидний хариулт D байх нэ. За 15 дугаар бодлого маань болохоор тодорхой интегралыг бодоо гэж. За энд ямар функц байна вэ гэдгээс бүгдээ асуудлыг шийдвэрлэе. За интеграл 1-ээс 8 1-ийг хуваах нь язгуурын дор 3x дээр нэмэх нь dx гэсэн бичвэрлэлтэй яг адилхан тийм үү? За үүнээс бүгдээрээ зэргээр нь илэрхийлээч. 3x дээр нэмэх нь 1 суурьтай хасах 2-ны 1 зэрэгтэй бидний зэрэгт функц байх нэ. За зэрэгт функцийнхаа 4-9-оор бүгдээрээ интегралыг тооцоолъё. Тэгэх юм бол бидэрт 3x дээр нэмэх нь 1-ийн 2-ны 1 зэрэг хуваах нь 2-ны 1 болно гэсэн үг тийм үү? Суурь өөрөө давхар функц агуулж байгаа учраас бид нар x-ийн өмнөх коэффициент болох 3-ийн уруу тоогоор үржүүлэн 3-ны 1 болно гэсэн үг тийм үү? За тэгээд хэл нь 1-ээс 8 байгаа. За жоохон хэлбэрчлээд бичих юм бол бид нарт 3-ны 2-ыг үржүүлдэг нь язгуурын дор 3x дээр нэмэх нь 1. За тэгэхээр бид нарт ингээ интегралаа бодсон байгаа учраас одоо хэлээ орлуулна. Дээдлийн хэлээс доотлын хэлийг орлуулсан утгыг хооронд нь хаснаа гэсэн үг байна. За тогтмол тоогоор үржигдэж байгаа учраас уг тоог хаалтны өмнө тавьчих. За дээдлийн хэллээ x-ийн оронд орлуулъя. Язгуурын дор 3-ыг үржих нь 8, нэмэх нь 1 болно тийм үү? Хаалтг нь язгуурын дор 3-ыг үржих нь 1, нэмэх нь 1 болно гэсэн үг тийм үү? За тэгээ 3-ны 2-ыг үржүүлэх нь 3, 8, 24, 1 нэмлээ 25 язгуур авлаа 5 гэсэн үг тийм үү? Хаалтг нь 3, 1-ийн 3, 3 дээр 1 нэмлээ 4, 4-өөс язгуур авлаа 2 болно гэсэн үг тийм. Тэгэхээр 3-ны 2-ыг үржүүлэх нь 3 болно гэсэн үг байна. Тэгэхээр 3 3-тойгоо орогдоод 2 гарч байна гэсэн. Тэгэхээр бидний хариу E байх нэ. За 16 дугаар бодлого маань болохоор хуурмаг хэсэг нь эрэг байх Z
Z комплекс тоог олоо гэж. За бүгдрийг квадрат засварлыг эхлээ бодъё. Квадрат засварлыг бодохын тулд эхлээд дискриминант буюу d-г олцгоё. За 4-ийн квадратаас хасах нь 4-ийг хүртэх нь 40. За тэгэхээр 16-аас хасах нь 160 гэсэн үг тийм үү? Тэгэхээр 144 хасах. За тэгэхээр бид нар комплекс тоо олвол a-ийн квадрат нь хасах нэгтэй тэнцэх байх хэрэгтэй тийм үү? a-ийн квадрат нь хасах нэгтэй. Тэгэхээр энэ бол бидэрт хасах нэгийг хүртэх нь 144 гэсэн үг тийм үү? Өөрөөр хэлэх юм бол 144 a-ийн квадрат гэсэн үг байна тий. За тэгвэл одоо бүгдээрээ тэгштэглийнхаа шийдийг олъё. За Z1 2 гэд биччихье бүгдээрээ. За тэгвэл хасах 4 дээр нэмэх хасах 12i хуваах нь 2 болно гэсэн үг тийм үү? Тус үрд нь 2-оор нь хуваагаад өгөх юм бол бид нар хасах 2 нэмэх хасах 6i болно. Бидний гол нь хуурмаг хэсэг нь эрэг байх. Тэгэхээр бид нар i агуулсан хэсгээ хуурмаг гэж нэрлэдэг тийм үү? Тэгэхээр хуурмаг хэсэг нь эрэг байна гэдэг нь хасах 2 дээр нэмэх нь 6i-ийн шийдэн байна гэсэн үг байна тий. Тэгэхээр бид нарын энэхүү хариулт бол A яах нэ.